Гарлик жинжир сугийн маань дараагийн хийж сонирхолтой болохоор буррито гэсэн нэртэй бол байгаа. За бурритог бол манайх ерөн сайн мэдэндээ. Одоо Мексик юм гамбинд одоо шарсан махан болгон юмыг ороож ингэж иддэг гэсэн тийм ойлголттой байгаа. За тэгээ би ерөөдөө буррито гэсэн хоолны талаар та нарт нэг товч бөгөөд тодорхойлж мэдээлэл өгөх зорилгоор энэ видеог хийж байгаа. За энэхүү журмын болохоор одоо дөрвөн төрлийн хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг буюу одоо будаага хэдүүл амтлна. Хоёрдугаар хэсэг болохоор тортилын гамбраа өөртөө хийцгэн. Гурав дахь хэсэг болохоор үхрийн маха одоо амтал шарах хэсэг байгаа. За хамгийн сүүлийн дөрөвдүгээр хэсэг нь болохоор салса буюу пикото гаягаа инэ. За энэхүү журмын болохоор бусад журмаас ялгарын хүн болгоны гэрт байдаг гар доорх материалаар бол хийж байгаагаараа онцлогтой юм жур байгаа. За эхний хэсэг болох одоо будаага хэдүүлээ тосондоо маш сайн шарж өгөх байгаа. Одоо шарж хуурж одоо юм баг юм сайхан шаргал өмтөө болсон хуурна. Энэ мэн ямар учиртай вэ гэхээр будааг нь маш гоё амттайгаа болно. Жирийн одоо агшаасан будааг бодвол тэгээ дээр нь будаа маань босныхоо дараа агшаасан будааг бодвол хоорондоо наалтахгүй нэлцааж тэгэж одоо ингэж муухай болохгүй. Ер нь бол ингээд яг пловны будаа шиг ширхэг бүрэн тусдаа агшсан. Тэгээ дээр нь маш илүү гоё амттай тийм усан амттай болохгүй. Тийм учраас ингэж Мексикт бол будааг бол хийдэг. Мексикт бол маш олон төрлийн будаа хэрэглэдэг. Одоо мөөгтэй будаа, биеийн буюу шоштой будаа гэсэн одоо олон төрлийн будааг ашигладаг. Энэ нь болохоор бурритонд орох хамгийн алдтай бурритонуудын будаанд нэг байгаа. За үүнд байна би болохоор баг зэргийн дахианы бүлгийн хийж гисэн. Энэ ямар учиртай вэ гэхээр будааг нь баг зэргийн бас махны амт оруулж өгч байгаа. За тэгээд тусаа хийснийхаа дараа будаагаад таглаад буцсныхын дараа зөөлөн галтаар 20 орчим минут зөөлөн жигнэж өгнө. За 20 минутын дараа яах вэ гэхлээр будааныхаа тагийг нэг удаа аваад халуун агарын нэг удаа уурын нэг удаа гараад буцаас таглаад 10 минут дахиад өөрөөр нь одоо зөөлөн уураа нь болох хэвээр. За үүний дараа будаа маань маш сайхан амттай болно. За хоёрдугаар хэсэг болох одоо тортило гамбирны тухайд гэх юм бол энэ гамбирыг бол одоо би яг өөрөө журоор ингээд хийж үзүүлж байна. Гэхдээ ерөөдөө энэ журыг та гурил мөрлөлтөө одоо ингээд зурлахгүй гэх юм бол хажуудын дэлгүүрээсээ гараад энэ гамбирыг худалдаад авах боломжтой. Монголчууд л ерөөдөө энэ гамбирыг бол маш олон төрлөөр нь хийгээд худалдаалдаг болчихсон. Үнэн ч гэсэн бас боломжийн 12 ширхтээ 3-4 мянгаар зардаг санагдаж байна. За хэрвээ та өөрөө энэ хийгээд идэх гэх юм бол энэ журыг дагаад үзэхэд бол энэ жороор та тортилья гамбир эсвэл магадгүй таконд орох те жижигхэн таконод хийхэд бас энэ жор бас яг алхаагүй бас орох байгаа. За тэгээд гамбирны маань тухайд гэх юм бол ерөөдөө Мексикт бол ер нь бол тос биш юм өөхөнц буюу гахааны тийм лард гэдэг зүйлийг бол хэрэгэлдэг. Тэгээд ерөөдөө жирийн гамбирыг бол нах хэмжээний өөхөнц хэрэгэлдэг. Энэ маань яадаг вэ гэхлээр тухайн гамбирыг бол маш зөөлхөн тийм аргу хуурай биш болгодог. Гэхдээ ерөөдөө бол надад бол өөхөнц байхгүйс гадна ер нь эрүүл мэнд бас ер нь өөр шугамар би бол оливьцыг бол тортилья жарганд бол төлхөө ашигладаг. За хэрвээ танд оливьц цугуул та зүгээр наран цэгийн тус ч юм уу, шар тус ч юм уу юугаар ч хийж ямар ч өөхт сор хийгээд оронд нь хэрэглэж болно. Энэ бол нэг сүртэй ялгаа гарахгүй. Гэхдээ хамгийн гол нь хэмжээний орж байж ерөнхийдөө бол гамбир минь гоё тийм чиглэг зөөлөн болох нэ. За тэгээд бэлэн болсон гурилаа болохоор 20 орчим минут амраана. 20 орчим минут амраасны дараа гурил нь баг зэрэг өгөөд гоё болсны дараа хэдүүлээ энэ гурилаа 6 ширхэгт хуваана. За яагаад 6 хувааж байгаа вэ гэхээр энэ буррито буюу одоо маш хэмжээний зүйлийг дотор нь хийж хумах учраас ерөөдөө бол том гамбир хийх ёстой. Тийм учраас энийг бол 6 хувааж байгаа. Хэрвээ та энийг тако юм өөр хэлбэрээр явах юм бол магадгүй 12 18 тийм өөрийнхөө том жижигээр хувааж хэрэглэж болох нэ. За Мексикт тортилья гамбирыг бол ерөөдөө бол хоёр янзаар хэрэгэлдэг. Ерөөдөө хоёр төрөл байдаг гэж ойлгож болно. Эхнийх нь болохоор тортилья, flour тортилья буюу одоо гурилан тортилья, хоёр дахь нь corn тортилья буюу эрдэнэ шин гурилаар хийсэн ийм тортильянууд байдаг. За эрдэнэ шин тортилья нь flour гурилан тортильяс ялгаа нь юу вэ гэх юм бол арай илүү аргуу, жоо хатуу болдог. Тэгээ ерөөдөө бол Мексикт бол ер нь бол такон дээр бол ерөнхийдөө бол баг бүх таконд бол голцоо corn тортилья хэрэгэлдэг. Буррито юм уу тийм оромог гэдэг тийм орос хоолноор бол flour тортильяг бол төлхөө хэрэгэлдэг.
Тэгээ ер нь Монголд бол ер нь л хотчуудад флаур тортилыг хэрэглэдэг. Корн тортиг ерөнхийдөө анх идсэн хүмүүс их жоо аргуу байна, гурилан түүх юм уу гэж хэлдэг. Тэгээ явандаа ингээ идээс сурчвал ер нь бас их аятайхан амттай. Аятайхан амттай шүү гэж одоо загчлаа. За одоо бэлэн болсон гурилаа одоо ямар ч тосгүй хайрна. За гурилаа одоо бэлэн босныг яаж мэдэх вэ гэх юм бол одоо та нарын харж байгаа тэнд одоо бөмбөлгнүүд буюу те нөгөө талд нь одоо бөмбөлгнүүд үүсэж байгаа. Юм л болохоор нөгөө талдаа ингээд сайхан шарагдаад ирэхээр үүсэж байгаагийн нэг тийм хэлбэр байгаа. Тэгээ мэдээж хоёр талаар нь сайхан хайр зохицоосныхаа дараа бэлэн болсон гурилууд дээр одоо бүлээн усаар батсан марл буюу одоо юм чигтэй альчуур тавьж гэх юм бол дараа нь гурилаа ашиглахад энэ маань одоо тэгэж одоо хатаж хагарч одоо тийхээс сэргийлж ингэж зөөлөн юм бүлээн альчуур хувцдаг байгаа шүү. За махны тухайд маань хэмээл би өөрөөдөө өхрийн мах сонгож авсан. Гэхдээ та бол ямар төрлийн махын сонгож хэрэглэж болно. Та дэглэн барьж олмогоо дахианы цээж, цагаан олтой хүмүүс бол баг дүүпүч юм уу эсвэл хуурсан ногоогоор хийх боломжтой. За амтлагын тухайд хэмээл маш энгийн одоо сой соус, гонд, саримс гэсэн зүйлээр хамталж байгаа. За буритоны маань одоо түүхийг аваад үзэх юм бол ерөөдөө 1910-ад оны үед Мексикийн Чихуахуа гэдэг газар жирийн нэгэн одоо гудамжинд хоол зардаг нэг хүн маань болохоор ерөөдөө бол яаж одоо гэртээ хийсэн халуун болоо гудамжинд үйлчлүүлэгчтэй халуунаар нь хөрөхөө гэсэн санааг бодж олохын тулд ерөөдөө халуун хоолоо халуун гамбиндаа ороогоод аваад яваад тэгээд тэндээ үүсвэмсчтэй одоо халуунаа нь хүргье гэсэн санааг бодож олоод ерөөдөө бол анх хоолнд одоо гамбирт ороод авч явсан байгаа. За тэгээд энэ мань явсаргаад ерөөдөө бол энэ хоол бол гамбинд ороод иж болох юм байна гэсэн санааг болоод ерөөдөө анхны буритоны санаа бол анх тэгж үүсэн төвхтэй байгаа. Тэгээд 1930-ад оны ихэрэхэд бол ерөөдөө Америкийн баруун мужийн ихэнх том ресторанд бол бурито гэдэг хоол бол менюнд нь ороод эхэлчихсэн тийм төвхтэй байгаа. За тэгээд ер нь бол баг бурито гэдэг хоол маань бол ер нь Мексикт анх одоо үүсэж гарал үүсэлтэй гэж хэлээд тэгэд одоо яг хөгжүүлж одоо дэлгэрүүлж гоё одоо өнөөгийн бидний мэдх юм маш олон төрлийн орцтой амттай болгосон бүрэтэг нь анх Америкт одоо Америктсан Мексик хоол гэж хэлж болно. За Америктсан Мексик хоолыг ерөөдөө Tex Mex cuisine гэж ярьдаг. Бидний хамгийн сайн мэддэг фахита гэдэг хоол байдаг. Энэ бол яг бас Мексик хоол биш. Бас Tex Mex гэсэн энэ одоо Америк Мексик хоолны дундаас үүссэн энэ кузины одоо хамгийн том төлөөлөл нэг болохоор энэ бурито фахита гэсэн хоолнууд байт юм аа. За одоо хамгийн сүүлийн алхам болох одоо сальсага хэдүүлээ хийцгээе. За сальса гэхэлэр танд нөгөө бүжгэлдэг нөгөө бүжиг санагдаж магадгүй. Гэтэ энэ бол арай өөр төрлийн сальса. Энэ сальсаг бол яг бусд оронд бол ерөөдөө ингэ сальса гэж ярьдаг. Мексикт бол pico de gallo гэж ер нь дууддаг. За сальса маань ямар очтой гэх юм бол ерөөдөө Мексикийн спайланд болохоор зарим орчуулгаар бол сальса буюу соус гэсэн утгаар явдаг. За энэ сальса маань болохоор хамгийн энгийн сальса байгаа. Одоо гар дорох одоо помидор, түүхий, сонгон, халуун жинжүү, яншүү гэсэн юм орж байгаа. Мексикт бол энэ сальса бол маш олон төрлөөр ашигладаг. Гэрэлцсэн хамбар хоцоо хийгээд, pineapple салса, манго хийж болж юм. Гэрэлцсэн эрдэнэ шигээд, эрдэнэ шин сальса гэдэг маш олон янзаар хийдэг. Мөн одоо энэ сальсагаа блендерт хийгээд шингэн болгоод одоо шингэн маш олон төрлийн сальсанууд байдаг Мексикт. Үүнийг бол одоо маш олон төрлөөр одоо гэрэлтэж болгосон махан дээрээ энэ сальсагаа хасгаж түүгийн сонгон яншуу тавьж иддэг. Ерөөдөө бол хамгийн энгийн одоо basic тийм Мексик хоолны хэсгүүд байгаа. За энд үзүүлж байгаа Мексик хоолн дээр бол би 2 хэрчим лимоныг ашигласан байгаа. За Мексикт бол юм лимон ургадаггүй. Мексикт бол одоо бидний мэдгээр лайм буюу одоо ногоон лимон гэж ярьдаг. Тэр ургадаг. Тэгээд Мексикт бол ногоон лимон буюу лаймыг бол одоо Мексикт лимон гэж өөрсдөө дууддаг. Тэгээд ерөөдөө бол бас төдийлөн манай энэ одоо дэлгүүрүүдэд бас лайм зарагддаг. Бас тэр үнэтэй учраас би энэ жороо бол зүгээр энэ лимоноор хийж үзүүлсэн байгаа шүү. Тэгээд одоо бэлэн болсон сальсагаа хутгаад хэвтүүлээ буритогоо ухсарцгаая. За энэ дөрөөс маань гадна илүү одоо буритонод маань юу орох вэ гэхээр цөөхий тэгээд авокадо, салаадны навч байгаа. За салаадын навч маань ямар ч үртэй гэхээр ер нь бол бас тийм хоолн байна. Аюу гой тийм
texture буюу тэгэж одоо шир хийсэн тийм шаржигнур гоё хамтыг оруулаад дээр нь бас эрүүл мэндийн бас тийм учиртай гэж би бас бодож байна. За бидний төрөний агшаасан будаа минь иймэрхүү болсон. За одоо бүгдээр харцгаая. Ямар ч нэлцгаая тийм хоорондоо наалцсан юм байхгүй. Айгу бутрамтгай. Тэр яг плов шиг маш сайхан хамтаа болсон байгаа. За буруудгаа ухсрах төр бол хамгийн түрүүнд бол эхлээ будаага хийж өгнө. Яг гэх юм эхлээд шингэн зүйлээ хийчих юм бол тортигаа маань гамбар маань доорс норчих учраас будаага хийж өгдөг байгаа. Тэгээ будаа маань дээрээс нь шингэн зүйл хийж өгöd будаа маань тэрийгэ уугаад дараа нь бидрийг идэх хооронд одоо энэ доторх зүйл маань л ямар нэгэн байдлаар гамбар бол норохгүй гэсэн утгаас будаага хэлж хамгийн доорн тавьдаг байгаа шүү. За тэгээ бэлгэнд үзүүлсний дараалалаар бүх зүйлүүдээ ингэж хийгээд тэгээ хамгийн сүүлд нь авокадо гоёг байгаа. За яг классик яг Мексик бурритод мэдээж бин буюу шош хийдэг. Тэгээд дээр нь яг сир хийгээд нэг талаар нь жоо хайраад сирээ хайлуулж иддэг. Гэтэ бол энд үйл гар доорх материалаар хийж үзүүлж байгаа учраас тэр хоёрыг л хийгээгүй байгаа. Хэрвээ та өөр өнөр гой буррито юм уу эсвэл танд байгаа бол та дурын сирээ теорктоод шошооч гэсэн бас хийвэл илүү гоё амттай болно. За тэгээд бичлэгт үзүүлсний дагуу бол мэдээж бурритогоо сайхан ингээд хумаад ингээд яг тэр оросон тэр хэсгээр бол харилан таван дээр нэг баг зэрэг шарж өгöd өгөх юм бол жоохон наалдаад дараа нь залрах нь баг байгаа. За ингээд хийсэн буррито мань бэлэн боллоо. Тэгээд танд энэ видео таалагдсан бол та доор байгаа линкээр орж манай YouTube хуудсыг сонирхоод тэнд өшөө олон үлэн сонирхолтой бичлэг байгаа. Тэрийг сонирхоод хэрвээ тань таалагдах юм бол та манай хуудсыг дагаад лайк, subscribe дарахаа мартаваа. За хамт байсан тэнд баярлалаа.